Монгол хүн бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, даатгуулагчийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг иргэн танд хүргэнэ. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт. Эрүүл мэндийн даатгал иргэн бүрт нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаа сонсогч та бүхэндээ сэргэн засах тусламж үйлчилгээ буюу аршин сувлын тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлт үзүүлдэг 16 төрлийн тусламж үйлчилгээний нэг нь аршин сувлын үйлчилгээ юм. Улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан хамтран ажилладаг 52 аршин сувлал байдаг юм байна. Үүний 25 нийслэлд 27 хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сувлалд өнгөрсөн 2017 онд л гэхэд 93,000 гаруй даатгуулагч иргэн сувлуулсан байна. Энэ онд 115,000 орчим иргэнд аршин сувлын хөнгөлтөд тусламж үйлчилгээ хүргэхээр төлөвлөж байна. Сувлал нь хүн амд мэс заслын бусаргаар сэргэн засах, асаргаа сувилгаа хийх үндсэн чиг үүрэгтэй эрүүл мэндийн байгууллага юм. Энэ байгууллагууд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аршин сувлалд эмчлэх сувлах өвчний жагсаалтад заагдсан оншийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ингэж эрүүл мэндийн даатгалын байгууллагуудтай гэрээ байгуулан хамтран ажиллахад эхлээд сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн байх шаардлагатай юм. Харин иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд аршин сувлаар үйлчлүүлэн нөхөн сэргээх үйлчилгээ авах эрхтэй. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээтэй аршин сувлаар үйлчлүүлсэн тохиолдолд даатгуулагч хөнгөлт эдлэхээр заасан байдаг. Тухайлбал богд уул сувил нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж сувилийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ сувил нь хан улдүргийн 11-р хороонд байрладаг 60 орны багтаамжтай. 4 улирлын турш үйл ажиллагаа явуулдаг гэж богд сувиллын их эмч Амар Жаргал ярьж байна. За, эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээгээр ажилладаг бол манай улсын хэмжээнд 50 гаруй сувил байгаа. Үүний одоо 30 гаруй нь бол одоо Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг юм сувиллууд байдаг. За, үүний нэг нь бол манай элэг судлалын клиник төвийн салбар болох Богдуу сувил. Манай сувил нь бол одоо 2000 оноос хойш эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээгээр ажилладаг. Сардаа бол нэг 200-аад орчим хүн, жилдээ бол одоо 2000 гаруй хүнд бол одоо сувилийн тусламж үйлчилгээг бол үзүүлж байна. Ер нь нэг хүн сувил твтгэхэд яг даатгалаас хөнгөлөгдөөгүй яг бодит зардал нь хэд байт юм бэ? За, сувилийн тусламж үйлчилгээг бол эрүүл мэндийн даатгалтай гэрээ хийсэн ийм байгууллагууд бол энэ тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. За, энэ тусламж үйлчилгээг үзүүлэхдээ бол одоо нэг хүнд 110,000 төгрөгийн хөнгөлтийг бол эрүүл мэндийн байгууллагаас даатгалаас бол өгч байгаа юм. Тухайн хөвчөөр иргэн өөрөөсөө ямар нэгэн мөнгө төгрөг гаргахгүйгээр шууд даатгалаа төлсөн бол сувилд бол 110,000 төгрөгийн хөнгөлт идлээд твэх боломжтой гэсэн үг. Тэ, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ болоо тухайн жилдээ төлсөн, эсвэл одоо сар сартаа төлөөд явдаг хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүст бол энэ сувилийн тусламж нээлттэй л гэж ойлгож байна. Энэ хүн бол илүү бол төлбөр төлөхгүй 110,000 төгрөгөндөө үйлчилгээг аваад гарна гэсэн. Ер нь нэг хүн сувилуулах хугацаа гэж байх уу? За, энэ тусламж үйлчилгээг бол ер нь 7-аас 10 хоног сувилийн тусламж үйлчилгээг авч болдог. За, энэ хоногт л үйлчилгээг аваад гарна гэсэн үг. Танай сувилаар одоо жилдээ ч гэдэг машины үйлчлүүлж байна. За, энэ бол ойролцоогоор манад сард бол 200-аад хүн. За, жилдээ бол нэг 2500 орчим хүн бол энэ сувилийн тусламж үйлчилгээг авч байгаа. Тэгэхээр нэг хүн бол 110,000 төгрөгийн тусламж үйлчилгээг авч байна гэж ойлгох хэрэгтэй. Жилийн 4 улирал бол. Тэ, 4 улирал бол үйл ажиллагаагаа явуулдаг. Тасралтгүй одоо 2000 оноос хойш манай сувил бол тасралтгүй 4 улирал үйл ажиллагаа явуулж байна. За, сувилийн тусламж үйлчилгээ нь бол ер нь сувилынхаа онцлогоос хамаарат бол одоо аршин сувилалд түшгэлсэн тийм ээ. За, одоо нөхөн сэргийг физик эмчилгээний тулгуурлан явуулдаг гэдэг ийм онцлогоос хамаарат бол өөр байдаг. За, манайх бол одоо яг физик эмчилгээ буюу нөхөн сэргийн эмчилгээнд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Ийм байгууллага байгаамаа. Элэг судлалын клиник төвөөр бол үйлчлүүлээд, за тэгэхэд үргэлжлүүлээд бол одоо сувилийн гам засал эмчилгээ, физик эмчилгээ шаардлагатай хүмүүс нь бол тэндээсээ илгээх бичгээ аваад сувилдаа ирж бол энэ үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа. Боломжтой. Ерөнхийдөө сувилд бол одоо сувилуулагч хүлээн авахд бол одоо ийм илгээх хуудасаар бол хүлээж авдаг. Одоо бусад сувилуудын хувьд гэх юм бол одоо аймаг дүүргээсээ юм уу те өрхийн эмнэлгээс аваад тэр илгээх хуудас аваад бол тухайн сувилд очиж хэвтдэг байгаа. А манай сувил бол өөрийн элэг судлалын клиникт өөсөө илгээх бичгээ аваад
соёлын тусламж үйлчилгээг ээж авах боломжтой. Ер нь одоо эрүүл мэндийн даатгалын ерхий газартай гэрээтэй ажиллагаанд даваа тал нь юу байдаг юм бэ? За эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээгээр ажилладаг соёллуудын хэмжээнд бол нөгөө жил бүр бол энэ гэрээ хийгддэг. Тэгээд очиод тусгай шалгууртай тэр шалгуурын дагуу одоо гэрээгээ даатгалын байгууллагатай хийгдээд тэгээд тэр жилдээ бол хүмүүсийг хүлээж авах ийм одоо нээлттэй бүрэн үйлчилгээтэй л аваад явна л гэсэн үг л дээ. Тухайлбал ямар шалгуурууд гаргасан байх вэ? Одоо өөрийн гэсэн байртай 5 дахь орчныг бүрдүүлсэн одоо тэр ямар эмчилгээнд дөр тулгуурласан тэр эмчилгээнүүдийн стандартын дагуу явагдаж гин үгүй юу тийм ээ. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж гин энэ болгоныг бол одоо тэр гэрээ хийгдэхтэй бол тусгасан байдаг. Даатгуулагчийн иргэн та аршин сувлалд нөхөн сэргийг хэмжлэгээ хийлгэсэн бол тухайн сувлын тогтоосон тарифаас даатгалын сангаас хөнгөлөх 110,000 төгрөгийг хасч үлдэх төлбөрийг өөрөө хариуцна. Өөрөөр хэлбэл сувлын 1 хоногийн тариф 25,000 төгрөг гэвэл даатгуулагч 10 хоног нөхөн сэргийг үйлчилгээ авахд 250,000 төгрөгийг төлөх ёстой. Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан даатгуулагчийн 110,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардалыг даатгалын сангаас олгох тул даатгуулагч та 140,000 төгрөгөөр сэргээн засах тусламж үйлчилгээ авах боломжтой юм. Аршин сувлалын дотроо 13 төрлийн үйлчилгээтэй байдаг. Тодруулбал аршин уух, аршин дорох, аршинаар бие шавших, шавар эмчилгээ, халуун хөтөн шаварт орох, халуун элс, барай засал, сэргээн засах, зүү төөнөр уламжлалт эмчилгээг их зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Одоо Мандан ухаан соёлын захирал анагаах ухааны магистр клиникийн профессор Ариун Туяагийн ярихыг сонсъё. За сайн байцгаана уу. Манайх бол Нандин ухаан совлил, гэгээ манал совлил гэд хоёр салбар совлилтай байгаа. Нандин ухаан совлил бол 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэгээ манал совлил бол 2006 оноос анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа жигүүд явуулж байгаа. Жилээс жилд манад ирж үйлчлүүлэгчдийн тоо хот хөдөөнөөс бол нэмэгдэж байна. За манай совлил бол уламжилт сэргээн засах физик эмчилгээгээр одоо зонхлон үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Манай соёлол бол эрүүл мэндийн даатгалын газартай жил бүр гэрээ хийж хамтран ажилладаг. Энэ гэрээний дагуу иргэд даатгуулагчдад нэг удаагийн хэвтэлтээс 10 хоногийн 110,000 төгрөг буюу өдрийн 11,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж ингэж үйлчилгээ үзүүлдэг байгаа. За энэ үйлчилгээнд бол манай соёлолд хийгддэг бүхэл эмчилгээ бол хамрагдаж хийгддэг. Уламжилт эмчилгээ, зүү төөнөр, барай засал, уламжилт эмчийн үзлэг, онцлогоо, судас барих бүх эмчилгээнүүд нь орж байгаа. За физик эмчилгээ, сэргээн засах эмчилгээн дээр хөдөлгөөн засал, аппарат эмчилгээнүүд бүгд бол хийгддэг байгаа. За мөн усан эмчилгээ, массаж эмчилгээ давхар орж өгдөг. За ингээд ирэхээр үйлчлүүлэгчдэд одоо 5 тухтай тоглог байлгах үүднээс өрөө тасалгаа, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ийм соёлол байна. Хувь хүнээс өөрөөс нь мөнгө гарч байгаа юм. Гарна. Өдрийн төлбөр бол манайх 30,000 төгрөг буюу 10 хоногийн 300,000 болдог. Энэ дээрээс хэрвээ даатгуулагч 110,000 хөнгөлөхгүй бол 41,000 буюу 410,000 төгрөг болдог. Тэгэхээр зэрэг 110,000 хөнгөлөөд өдрийн 30,000 төгрөгөөр 410,000-аас 300,000 хүртэл хөнгөрч ийн гэсэн үг байхгүй юу? За ингээд 110,000 төгрөг. Энэ чинь бол 10 хоногийн шүү дээ. 7 хоног хэвтгэхэд бол 245,000 болоод ингээд. Хоногийн 11,000 төгрөгөд хөнгөрөө явдаг. Эрүүл мэндийн даатгалын хуулиараа тэгж өнгөрдөг хэрэгтэй байгаа. За энэ даатгалын гэрээ болвол жил бүр эрүүл мэндийн даатгалын газартай гэрээ хийгддэг. Нийт 52 совлил байдаг хот хөдөөгийн. Үүнээс нийслэлд бол 30-аад совлил нь байдаг. Энэ үйлчилгээг тэгж жил болгон одоо болвол 6 сараар гэрээ дүгнээд гэрээ шинжилж хийдэг болсон байлээ. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн даатгалын газар чинь эрүүл мэндийн яамны харьяанд очиод гэрээ журам шинжилэгдээд гэрээг бол 6 сарын хугацаатай хийдэг болсон. Тэгээд 6 сарын хугацаанд одоо гэрээгээ дүгнүүлээд дараагийнхаа гэрээг ингээд үргэлжлүүлж хийдэг. Яагаад ингэж богино хугацаанд хийж ийн гэхээр одоо совиллуудын иргэдэд хүрэх нөхцөл бололцоог сайжруулах үүднээс л хугацааг нь богиносгож байгаа юм байлээ. Танах бол даатгал төлсөн хүн болгоно үйлчлэх эсвэл бас өөр зүйл шаарддаг уу? Ер нь бол совиллалд бол заавал илгээх бичгээр хэвддэг. Илгээх бичгээ болвол одоо харьяа газрынхаа өрхийн эмнэлэг, харьяа газрынхаа эмнэлгүүдээр бичүүлээд ирж болно. Манайх Нандин ухаан эмнэлэг, гэгээ манал эмнэлэг бас тусдаа байдаг учраас нарийн мэргэжлийн онцлогоо эмчилгээ үзүүлдэг тусламжтай бас тусдаа эмнэлэгтэй. Тэр эмнэлэгт хэвтээд буюу эмч нарт нь үзүүлээд дараагийн шатны совиллалтаа хэвтэх гэх юм бол эмнэлгээс илгээх бичгээ аваад манай совиллал дээр хэвддэг.
Хоёр сувлын багтаамж нэрүүд юм байна. Гэгээ манал сувлал бол 50 ортой, нандаа ухаан сувлал 40 ортой, нийт 90 орны багтаамжтай. Жилд бол 1000 гаруй нэг л сувлал 1000 гаруй 1500-аас 1700 орчим үйлчлүүлэгчийг хүлээж авах бүрэн чадaltaй ажилдаг. Нийслэлд байдаг сувлал болохоор ер нь бол жилийн 4 улиралд ажилдаг үйл ажиллагаа зогсоохгүй. Хөнгөлж байгаа 110 мянган төгрөгийг бол манайх эргүүлээд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас нэхэмжлээд авдаг байгаа. Тэгэхээр хэвдсэн одоо үйлчлүүлэгчид тоогоор санхүүжилтэн 110 мянган төгрөгөөр орж ирдэг. Энэ үйлчилгээнийхээ дагуу бид нар 110 мянган төгрөгөөр хөнгөлж үйлчилдэг байгаа. Даатгалтай гэрээ байгуулснаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэхгүй яагаад гэвэл нэг хүний төлбөрөөс ч 110 мянган төгрөг хөнгөлөгдөн гэхээр бол маш их бас эдийн засгийн хувьд иргэд даатгуулагчдад ашигтай бас хөнгөлөлтөө өнөр хэвтчихээр тэгээ тэр үнээрээ бүх үйлчлэгийг авчиж байгаа болохоор илүү даваа талтай л да. Даатгуулагч та аршин сувлаар хөнгөлөлтөө өнөр үйлчлүүлэхийг хүсвэл тухайн харьяа газрын өрхийн эрүүл мэндийн дэвээр дамжуулан эрхийн бичиг авах хэрэгтэй. Эсвэл өөрийн амархыг үтсэн аршин сувлын төлөөлөгчийн газарт хандаж болно. Ингэснээр аршин сувлалд 7-оос 10 хоногийн хугацаанд 110 мянган төгрөг, хоногийн 11 мянган төгрөгийн хөнгөлөлтөө үйлчилгээ авах боломжтой болно гэж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байна. Одоо сонсогч та бүхэндээ аршин сувлын газрууд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулахад ямар шалгуур давдаг тухай мэдээллийг хүргэе. Сонгон шалгуурлалтанд орж байгаа эмнэлгийн байгууллагууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд 1-дүгээрт эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байх. 2. Магадлан итгэмжлэгдсэн байх. 3. Эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагаа стандартын шаардлага хангасан эмнэлгийн зориултын орон сууцны барилга байгууламжаас ангид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх зорчих нөхцөл боломжгүй байртай байх. 4. Хяналтын эрх бүхий байгууллагаас тавьсан акт албан шаардлагын биелэлд хангагдсан байх. 5. Тусгай зөвшөөрлийн дагуу үзүүлэх тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжсэн хүний нөөцөөр хангагдсан их эмч болон эмнэлгийн мэргэжилтэн тухайн эмнэлгийн үндсэн ажилтны 90-с доошгүй хувийг эзэлсэн байх. 6. Эрсдлийн удирдлагын тогтолцоотой байх. 7. Эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг бүртгэх статистик мэдээлэл, тайлан мэдээ гаргах, эрүүл мэндийн даатгалын захин мэдээллийн сүлжээнд холбогдох, харилцах, мэдээлэл дамжуулах, нэхэмжлэх зэрэг үйл ажиллагаа бүрэн захин хэлбэрт шилжүүлсэн байх. 8. Даатгуулагчийн сэтгэл ханамж судалгаагаар 80-аас доошгүй хувьтай байх. 9. Соёлын бүтэц үйл ажиллагаа МНС 5232-ыг харьцах нь 2013 стандартын шаардлага хангасан байх. 10. Эрүүл агаарт байгалийн нөөц газрыг түшиглэн аршаан шаврын нөөц нь эмчилгээний ач холбогдлоо гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын баталгаажилттай хот суурин газраас 20-с доошгүй километр хол байрлсан зориултын барилга байгууламжийн ашигтай талбайн 40-оос дээш хувийг соёлын тусламж үйлчилгээнд зориулах байртай байх гэх мэт шаардлагуудыг хангасан байхаар заасан байна. Сонсогч та хөнгөлөлтөө үнээр үйлчлүүлдэг аршин сувлын газрын мэдээлэл авахыг хүсвэл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан ёсны Facebook хуудас болон эрүүл мэндийн лавлах хуудас 70 10 11 28 дугаарыг утсанд хандах боломжтой юм байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас аршин сувлын үйлчилгээнд зориулж 2017 онд 10.9 тэрбум, 2018 онд 12.7 тэрбум төгрөгийг төсөвлөн ажиллаж байна. Эрхэм сонсогчдаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах 14 төрлийн тусламж үйлчилгээг авах хэрэгтэй. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажилладаг эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хөнгөлөлтөө үйлчлүүлэх боломжтой юм а. Үүнд 1. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, 2. Амбулаторийн үзлэг хяналт, 3. Онцлогоо шинжилгээ, эмчилгээ, 4. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ, 5. Уламжлалт эмчилгээ,
6. Сэргээн засгуулан суйлын тусламж үйлчилгээ. 7. Өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ түүнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл. 8. Зарим төрлийн хиймэлд соргоо сэргээн засах зориултаар хийгдэх бортиц ортопедийн хэрэгсэл. 9. Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлдсөн мэрэгжлийн эмчийн битсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт. 10. Хор тавдрын химийн эмчилгээ. 11. Хор туяаны өдрийн эмчилгээ. 12. Хор тавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээ. 13. Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмийн эмчилгээ. 14. Урдчин сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг онцлогоо шинжилгээнд түүний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулах гэсэн 14 төрлийн үйлчилгээ авах эрхтэй юм байна. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд буюу аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн онцлогоо эмчилгээний төв 3 дугаар шатлалын эмнэлэгтийг хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд өвчний онцноос хамааран 145,500-аас 804,090 төгрөгийг хөнгөлдөг. Мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хвшлийн эмнэлгүүдэд 84,000-аас 406,000 төгрөгийг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг юм байна. Ажил хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, оюутан, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй даатгуулагч аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн онцлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж үйлчилгээний зардлын 10%-ийг 3 дугаар шатлалын эмнэлэгт хэвтлэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж үйлчилгээний зардлын 15%-ийг өөрөө хариуцсан төлнө. Харин төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна. Өөрөөр хэлбэл нийт төлбөрийн 85-аас 90%-ийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө гэсэн үг. Одоо улсын 1-р төв эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын мэргэжилтэн эмнэл зүйн зохицуулалтын тасгийн эрхлэгч Ундрмагийн ярихыг сонсъё. За тэгэхээр хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хувийн даадаг. Улсын эмнэлгүүдийн хувьд 2 дугаар шатлалын аймаг дүүргийн эмнэлгүүдэд хувь хүн өөрөө 10% төлөөд эрүүл мэндийн даатгалын сан бол 90% төлдөг байгаа. За 3 дугаар